Он гарснаас хойш хар тамхины хэрэг ёстой нэг цувлаа да. Тэнд ч 500 саяын, энд ч 300 саяын хар тамхи зөөж яваад баригдлаа. Тэдний дунд бүр эрх барьж дээл өмсөн эмэгтэй хүн хүртэл байна гэж өчигдөр хүртэл өмнө говийн гашуун сухатаар хар тамхи хил давуулах гэж оролцсон бүлэг этгээдүүдийг саадуулсан мэдээлэл гарч байна. Юу болов? Гівгэнд хар тамхи үнд ороо юу? Айл эсвэл хар тамхи зарахад хуульгүй болоо юу? Үүнд харин гайхах юм алга. Хуулийнхан тэр дундаа хар тамхитай тэмцэх хэлцгийг л ажлаа жинхэнэ ёсоор хийж эхэлж байгаа юм тэр. Өмнө нь эдний ажлыг хийлгэдэхгүй ажил дээ. Дандаа томчуудын хүүхдүүд ийм хэрэгт орооцолдог болохоор ердөө нэг зодооны хэрэгээс жамархан нам дарчж болдгол байсан байхгүй юу? Азар хүрсэх ерөнхий сайд болсон тул цагдаагийн ерхий газар ямар нэг дарамт шахалтгүй ажиллах боломжтой болсон нь тэр. Хар тамхи бол Монгол бараг л ердөө хэрэглээ болчиход байсан ба ман нураагүй бол бүр улаан цагаандаа гарсан нийтийн хэрэглээ болох байж. Халахын заяа ихээ. Одоо хүрсхийн засгийн газар, хүрсхийн улсын хурал хар тамхиг дэлхийн жишгээр цаазын ялтай болгочхол Монголыг эзлээд байгаа хар тамхи тэр дороо алга болно. Ер нь хар тамхичид яагаад ингэж Монголыг сонгоод унваа? Аргагүй штэ. Дэлхийн бусад орнд цаазын ялтай байхад л Монголд л харин 2-8 жилийн ялтай байдаг хөнгөн хэрэг болохоор тэр. Үүгээрээ Монгол улс бол хар тамхичдыг хөхүүлэн дэмждэг, хар тамхичдын деважин болсон цорын ганц ор юм. Ганц баримт хэлье. Одоо нийслэлийн захирж болох гэж зүтгээд байгаа мөнх чулууны дүү Сэлэн Бямб цогт гэхтэл айл 2017 оны 11-р сард, 2018 оны 4-р сард тус давтан үйлдэлээр хар тамхины хэрэгээр баригдсан байхад одоо болтол суул чөлөөтэй явсаар байгаа нь Монгол бол хар тамхичдын хувьд хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлсэн орн болж таарч байна шүү дээ. Хар тамхины цагдаа нар гівгэнд сайн ажиллаад эхэлсэн юм биш. Тэд ердөө л хуулийн дагуу ажиллаа хийгээд ирсэн нь дээр. Хуулийн дагуу гэдэг нь хар тамхины хэргийг өгшүүлж цагдаа нарыг дарамталдаг дарга нар хүчгүүдж эхэлсэн гэсэн үг шүү дээ. Манан унсан хар тамхины хэрэг албан ёсоор ил гарч эхэлж байгаа нь тэр.